Энэ сарын 14-өөс 18-ны өдрүүдэд Ховд аймгийн Дөргөн суманд Норвегийн тусламжийн байгууллага ажилласан юм а. Тус байгууллагын хувьд Монгол улсад байгуулагдсан цагаас эхлэн хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг Норвегийн засгийн газрын санхүүжилт болон сайн санаат Норвегийн ард иргэдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж ирсэн байгууллага юм. Тус байгууллагын хувьд 2009 оноос эхлэн Ховд аймагт хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхдийн эрх хөгжил төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн 1-р шат 5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж дуусан 2014-өөс 2018 онд үргэлжлүүлэн Ховд Баян-Улгийн аймгийн Хөдөөгийн сургуулийн дотор байранд амьдарч буй хүүхдүүдийн эрхийг хангахад дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба Дөргөн суманд төслийн зүгээс хүүхдийн эрхийн конвенц болон хүрхийн тухай ярилцсан сэдвийн дор хөтөлбөрийн сургагч багшийн давтан сургалт зохион байгуулснаас гадна дотор байранд хамрагдаж байгаа 6 настай хүүхдүүдийн багш нарт сургалт Дөргөн сумын туршлага судлах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. За Ховд аймгийн боловсрол соёлын газартай хамтарч олон төсөл хөтөлбөр хэрэгждгийг нэг бол Норвегийн тусламжийн байгууллагын хүүхдийн эрх хөгжил төсөл байгаа. Энэхүү төслийн хүрээнд бид нар дотор байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр ерөнхийдөө 9 дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа. Энэ удаагийн чуулга уулзалт буюу дотор байрны багш ажилчид нийгмийн ажилтны эмчгсэн бүрэлдэхүүнтэй хүмүүсийг Дөргөн суманд чуулуулж сургалт зохион байгуулж байгаа нь бол олон талын ач холбогдолтой. Манай Дөргөн сумын дотор байр бол аймагтай үйл ажиллагаагаа тэргүүлсэн баг хамтар олнороо ажилтдаг төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгийг авч малчны хүүхдийн орчин нөхцөлийг сайн бүрдүүлж чаддаг ийм сум байгаамаа. Тэгээ энэ сум дээр зохион байгуулж байгаа сургалтын маань гол зорилго бол урд урдынхаа сургалтыг бид нар давтан зохион байгуулж байна. За давтан зохион байгуулж байгаагийн маань ач холбогдол нь юу юм гэхээр тухайн давтан сургалтыг урд нь сурчсан сургагч багш нар маань сум орон нутагта хүүхдэд хүргэхэд тулгарч ясан хүндрэл бэрхшээлүүдэд эргэж ирж бид нар хэн нэгнээсээ туршлага судлах мөн сургагч чиглүүлж байгаа багш нараас арга зүйн дэмжлэг авах тал дээр бол илүү ач холбогдол өгч байгаа. За дотор байр хүүхдийн хөгжлийн орчин сэдвт аймгийн сургалт туршлага судлах зөвлөгөө манай сургууль дээр 14-өөс 18-ны хооронд зохион байгуулалтын явагдаж байна. За энэхүү зөвлөгөөнийг Норвегийн тусламжийн байгууллага боловсрол соёлын газар за манай сургуулийн хамтран зохион байгуулж явууллаа. Нийт одоо 17 сумын дотор байрны багш, сургуулийн эмч, 6 насны багш, нийгмийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. За манай сургууль дээр болж байгаагийн гол онцлог нь бол 2015 онд манай дотор байр, загвар дотор байраар шалгарсан. Тэгээ энэхүү одоо загвар дотор байрын хүрээнд манай сургуулиас туршлага судлах, мөн одоо бус сургуулиас туршлага судлах, мэдээлэл солилцох гэсэн ийм одоо онцлогтой болж байгаамаа. Ховд аймгийн Дөргөн сумын сургуулийн сурагчдын дотор байрны хувьд загвар дотор байр болохоор өмнөө зорилго тавин ажилсны үр дүнд өнөөдөр загвар дотор байр болж байгаа юм а. Урд өмнө нь Эрдэнэрэн сумын сургууль загвар дотор байр болж байсан юм а. Монгол улсын хэмжээнд нийт 486 дотор байранд нийт 33 мянган хүүхэд амьдарч байна. Хөдөөгийн малчин айлын хүүхдүүд жилийн ихэнх хугацаа гэр бүлтэйгээ биш дотор байранд өнгөрөөдөгч төрөөс тэдний амьдрах орчин болсон дотор байранд анхаарсан бодлого байдаггүй гэж хэлж болно. Харин Ховд аймгийн Дөргөн сумын бүрэн дунд сургууль дотор байраа хүүхдэд ээлтэй загвар дотор байр болгосноор Норвегийн тусламжийн байгууллагын хүүхдийн эрх хөгжил 2 төсөл хэрэгжиж эхлэв байна. Манай Норвегийн тусламжийн байгууллага Ховд аймгийн засаг даргын тамгын газар, Ховд аймгийн боловсрол соёлын газартай хамтран хүүхдийн эрх хөгжил төслийг 2009 оноос хойш амжилт хэрэгжүүлж байна. За энэхүү төслийн хүрээнд бид нар дотор байрны хүүхдийн эрхийн хангах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулсан байгаа. Эдгээр сургалтын хөтөлбөрүүдийнхаа бид нар бас үр дүнгийн сайжруулах, сургагч багш нарын ур чадварыг бас нэмэгдүүлэх зорилгоор энэ удаад сургагч багш нарын давтан сургалтыг Ховд аймгийн Дөргөн сумын сургууль дээр амжилттай зохион байгуулж байна. За манай энэхүү сургалтанд Ховд аймгийн дотор байртай бүх сургуулийн нийгмийн ажилтнууд, сургуулийн эмч нар, дотор байрны багш нар, мөн одоо 6 насны асрагч багш нар ингээд нийлээд өргөн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Хүүхдийн хөгжил төсөл маань 2009 оноос хойш хэрэгжээд 2013 оноор одоо төслийн 1-р үе шат нь дууссан байгаа. Төслийн 2-р шатыг бид нэр 2014 оноос эхлэн хэрэгжүүлж одоо 2018 оныг дуустал 5 жилийн хугацаанд үйл ажиллагааг нь явуулж байна. За энэ жилийн хувьд манай төслийн хувьд онцлогтой төслийн 2-р үе шат хэрэгжээд яг дунд хугацаанд орсон байна. Одоо дунд хугацааны
хөндлөнгийн үнэлгээг бид нар одоо хийлгэх гэж байна. Мөн одоо энэ төслийн ихэнх үед явагдаж байсан үйл ажиллагаануудыг одоо давтан сайжруулах юм үйл ажиллагаануудыг энэ жил бид нар авч хэрэгжүүлж байна. Одоо энэ давтан сайжруулж авч хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагаануудын нэг бол яа харахгүй энэ сургалт юм. Харин Ховд аймгийн Дөргөн сумын бүрэн дунд сургууль дотор байраа хүүхдэд ээлтэй загвар дотор байр болгосноор Норвегийн тусламжийн байгууллагын хүүхдийн эрх хөгжил 2 төсөл хэрэгжиж эхлээд байгаа юм а.